Монголд одоо анх удаа энэ аэробик гимнастикийн маань анхны тэмцээн зохион байгуулж байна. Тэгэхээр энэ бол одоо бас одоо өөрөөр хэлэх юм бол 82 оноос хойш одоо спорт маань аэробик маань Монгол улсын одоо хэмжээнд хөгжиж анхны суурай тавьж өнөөдөр энэ олон улсын тэмцээн Монголд эх орондоо зохион байгуулагдчихээн. Тэгэхээр энэ хугацаанд бол яг нь ер нь аэробик гэдэг маань бол анх бид нар 82 оноос бол одоо айзент гимнастик буюу ритмическая гимнастика гэдэг тэгж эхэлжсэн. Тэр үед бол яг ер нь бол гимнастикийн буюу ихтэй сургуулийн оюутнууд маань энэхүү одоо спортын хөгжлийн үйл ажиллагаанд бол аягүй идэвхтэй орж исэн. Дараа нь бол одоо ерөнхий боловсролын сургуульд бол энэ гимнастикийн суур хичээлдэр бол аэробик гэдэг маань бол хөгжиж явсан. Тэгээд энэ хугацаанд бол манайх бас анх одоо энэ олон улсын дэлхийн одоо олон улсын гимнастикийн холбоонд энэ гимнастикийн холбоо маань дотроо нөгөө аэробикийн, уран сайхныг, спортын, нийтийн гимнастик гэдэг энийг хариуцсан одоо ийм том холбоо. Тэгэхээр энэ дээр бол олон улсын спортын гимнастикийн олон улсын тэмцээн Монгол зохиогдчихсэн, уран сайхны гимнастик зохиогдчихсэн. Энэ удаа бол аэробикийн олон улсын тэмцээн одоо ингэ зохиогдож байна. За одоо тэмцээний 15-аас 17 насны ангидын тамирчдын тэмцээн эхлэхэд бэлэн болсон байна. За эмэгтэйчүүдийн ганцаарсан төрлийн тэмцээн эхлэхэд бэлэн болжээ. Анх бол яг Монголын тамирчид бол өөрийнхөө эх оронд одоо улсын авир шалруу тэмцээнэ 90 онд анх хийжсэн. Тэгээд тэр 90 оноос хойш бол Оросд болон Болгарт болсон олон улсын тэмцээн дараа нь бол одоо дэлхийн цомын цуврал тэмцээнүүдэд бол амжилттай оролцож Францад 1995 онд анхны дэлхийн аварт бол Монголын баг тамирчид бол орж исэн. Тэгээд энэ хугацаанд бол олон улсын дөрмийг одоо орчуулад тэгээд тэрнийхээ дагуу шүүгчтэй, дасгалжуулагчтай одоо яг олон улсын төвшөнд хүрэхээр одоо бэлдэж эхэлж тэрнээс хойш одоо манай шүүгчид маань олон улсын шүүгч нар очиж сургалтанд суугаа шалгалтаа өгөөд ингээд олон улсын шүүгч нараа бэлдэж байгаа. Бэлдсэн. За мөн одоо дасгалжуулагч нар маань болохоор одоо гимнастикийн суурьтай. За тэрнээсээ одоо ингэж аэробикийн тамирчдыг бэлтгэдэг олон улсын тэмцээндээ орж байгаа. За мөн одоо ялангуяа бид нар анх 2005 онд Битүү заалтны анх дугаар нарам Индор геймс дээр бол одоо Тайландд анх удаа Монголын тамирчид маань орж исэн. Тэр энэ орж байгаа тамирчид маань одоо өнөөдөр тэмцээний шүүгч болсон, олон улсын шүүгч болсон ингээд ажиллаж байна. Ер нь одоо гимнастикийн спорт маань бүх спортын цагаан толгой гэж ярьдаг шүү дээ, тийм ээ? Тий. Одоо тэгэхээр ер нь яг гимнастик маань дотроо бол одоо үнэхээр бас бүх төрлийг авч хөгжиж байгаа. Яг бол энэ дээр хурд байна, хүч байна, тий анхаарч байна, уян хатан байна, бүжгийн төрөл байна гэдэг их олон төрлүүдээр ингэж зэрэг спорт маань хөгжиж идэг. За ялангуяа уран сайхны гимнастик бол одоо хореограф буюу тийм ээ хэрэгэлтэй хэрнээ дасгал хийж идэг. За бүгд найрамд Солонгос улсын тамирчин Ким Сён Ми дасгалаа гүйцэтгэж байна. Заавал хийх элементүүд байдаг. За тэгээд энэ доторчлын одоо энэ хүрээтэй хар бүх зураастай байгаа энэ талбай дээр бол ганцаарчилсан төрөл нь явж идэг. Гадна талын зураастай дээр бол багийн төрөлтүүд орж явж идэг. За энд бол одоо жүжиглэлт, техник, газ гадна талбай эзэмшлийг одоо маш их харж шүүдэг. Одоо жишээлбэл нэг диагоналаар явчаад дахид тэр диагонал руу нэг элементийг давтаж хийж ордоггүй. Тэгэхээр зөвхөн одоо энэ минут одоо 30 секунд, минут 50 секунд энэ юунд тоглолтод бол нийтдээ 1000 төрлийн хөдөлгөөнийг одоо хийж идэг. За Солонгосын тамирчин Ким Сён Ми дасгалаа гүйцэтгэлээ. Тэгээд
Солонгосын тамирчны хувьд бол одоо саяны дасгал дээр алдаатай зүйл нь юу вэ? Оноотой зүйл нь юу вэ? Ер нь бол тэмцээнийг бол яг нийт шүүгчд маань бол 3 баригад болцсон сууж байгаа. Нэгдүгээр хэсэг нь бол одоо яг техникийн талын техникийн хүндрэлийг харж яадаг тийм ээ. Сая бол одоо ихэд бол хүндрэл бол одоо жишээлх юм бол хүлээс одоо мөрөн дээрээ таваад венсэн буюу ингээд түлхэлтийг одоо тийм суниалт хийж байна. Тэгэхээр энэ үед одоо өвдөг нугарах юм уу, үлмий одоо баг зэргийн этгэр ч юм уу тийм ээ, эсвэл өвдөг нуглах ч юм уу, эсвэл шаландаа 10 см-аас доош ингээд хүрсэн тохиолдолд энэ элемент маань хүндрэлтэй тооцогддоггүй хасагдчихдаг. Тэгээд энэ шүүлтүүд бол явагдах хэрэгтэй. Хоёрт нь бол одоо энэ жүжиглэл тухайн хөгжмийн сонголтондоо энэ хөдөлгөөнийг яаж зохиож тийм ээ. Энэ чи бас нэг бүтээл гэсэн үг шүү дээ тийм ээ. Яаж энэ үзэгчтэй яаж энэ өөрийнхөө хийж чаддаг юмнуудыг үзүүлж чадах вэ гэдгийг бол харуулах. Гуравдугаарт нь бол одоо гүйцэтгэл гэж явдаг. Тэгэхээр техникийн гүйцэтгэл гэдэг маань энэ гараа барих одоо энэ элементүүдийг элемент болгон өөрийн гүйцэтгэлтэй. Зарим нь бол одоо өсрэлтээ бол одоо ингээд өсөрч яхад эргэлт одоо 360 ч юм уу 720 ч юм уу 1020 ч юм ингээд эргэлтүүд орж ирж байна. Энийний дараах одоо гүйцэтгэл ямар байна тийм ээ? Яаж байрлаж ин бууж ин буулт нь ямар байна гэдэг ингээд энүүгээрээ шүүгдчихэд. Ер нь бол тэгээд яг тамирчдыг шүүж яхад хамгийн ихний шүүлт бол одоо тэр яг спортын одоо бие бэлтэр нь одоо яг одоо бэлтгэлээ хангагдсан байна уу? Тэрийг бол хамгийн дөрөнд харж оноо явуулчихдаг. Тухайн тамирчны одоо харагдах байдал тийм ээ. Харагдах байдал одоо яг бэлтгэлжтэй байна уу? Бэлтгэлжлгүй байна уу? Яг спортын төр төрх нь орж уу? Булчингаараа ингээд хардаад гүйцэтгэлээр харагдаад үнэлгээ явуулчихдаг. За Монгол Улсын тамирчин төгс жаргалын Бодор орчихсон байна. Гар дээрээ тулаад энэ эргэлтүүд явж байна. Энэ бол нөгөө элементийн хүндрэлүүд орж идэг. Тэгээд эндээсээ бол ямар нэгэн элементийг хийхдээ нөгөөд рүүгээ заавал урсгаж орж зогсолтгүй. Нэг одоо хөдөлгөөний хийхдээ 2 секундээс илүү хардахгүйгээр тэгж хурдан гүйцэтгэлтэй хийдэг. Энд бол бас энэ хөгжмийн сонголт, хувцаслалт бас их үнэлгээнд орж явдаг. Тэгээ ер нь бол одоо хувцас маань бол одоо та нар бүгдээрээ харж байгаа ах энэ тухайн олон улсын тэмцээнд тухайн орны одоо төрийн далбай алдар бол дандаа мөрөн дээр байждаг. Тэгээд энэ бүх юунууд нь хэрвээ одоо энэ өмсгөлүүд яг аэробикийн зориултын одоо энэ гутал тий гүйц эднэр энэ бүгд нь бол хэрвээ буруу яах юм бол одоо онооноос хасагдаж явж идэг. Өсний боолт одоо энэ будал тийм ээ нүүрийн юу дээр бүгд бол үнэлгээнд орж явдаг. Ерөнхийдөө бол одоо үзмжийн тал дээр үзмжээр бол одоо бас яг одоо нөгөө жүжиглийн тал дээр үнэлгээ бол энэ дээр үндэслэж явж идэг. Одоо хамгийн гол нь энэ одоо элементийг хийгээд гүйцэтгэхээс гадна тухайн хөгжим, тухайн ритмийн одоо сонголтын дээр л яг тэрийгээ гүйцэд харуулж ах хэвээр. Тэгэхгүй нөгөө аян маань хурдан байгаа шүү дээ. Минут нь 120-оос дээшээ одоо энэ цогцолттойгоор хөгжмөө сонгож авдаг. Тэгэхээр нэг гээ тоолохоор ордчил 3-4 одоо элемент хийгээ явчихж байгаа шүү дээ. Тэр маань тэгэхээр хөдөлгөөн хийдэг. Энэ бүгдийг амжих хэвээр хурдтай байх хэвээр, маш хүчтэй байх хэвээр, маш уян хатан байх хэвээр. Энэ одоо минут 30 секундын хугацаанд бол нэг тамирчнаас одоо 1000 орчим 1200 гэж яг ер нь бол одоо энэ багийн тоглолтууд дээр шүү дээ одоо хүүхдүүд хийж байгаа. Энэ бол 1200-аар төрлийн дасгал хөдөлгөөн элементүүд хийж байна. Элемент бол одоо хүндрэл одоо 7-8 байна. Өөрийнхөө чадамжаараа тий нөгөө тухайн тамирчны ур чадвараар хамаарч өндөр үнэлгээтэй элементийг авах уу? Эсвэл одоо дунд зэрхийг авах тухайн одоо тамирчин маань одоо өөрийнхөө ур чадвараар сонгодог. Яагаад гэвэл за сая солонгосын тамирчны оноо гарч байна тийм ээ 16950 дунд зэргийн л үнэлгээ авсан байна. Яагаад гэвэл одоо жүжиглэл техник дээр одоо бас их бага оноо авсан байна. Техникийн гүйцэтгэл дээр. За дараагийн тамирчин Сон Донгук гарч ирсэн байна.
ерөнхий одоо бас нэг онцлог нь бол одоо гимнастик хөдөлгөөнийг хийж байгаа хэрнээ дандаа энэ солилцсон хөдөлгөөнүүд явдаг. Өөрөөр хэлэх юм бол нэг гар одоо дээшээ нөгөө зүүн гар дээшээ баруун гар нь хажуу тишээ явж байгаа хөл нь дахиад бас өөр элемент хийж явж идэг. Сууг одоо өөрөөр хэлэх юм бол хоёр өөр янзын хөдөлгөөнийг нэг тор солбож хийж идэг. За Сондон Гүкийн асуулт амжилттай дуслаа. За яг ер нь бол одоо ингээд өөр одоо олон улсын тэмцээнд дээр яхад бол тамирчид маань бэлтгэл сургуультай хангахаас гадна бас Монгол үндэсний хөгжмийг бас одоо энэ хурдан юунд орсон хөгжмийг бол бас их сонгож байдаг. За Монголын тамирчин маань болор 18,350 авсан байна. Тэ сайн оноо авсан байна. Өөрөөр хэлэх юм бол хүндрэл одоо тэ 2150-таа гарч штэ түрүүчээ Солонгос бол 1250-таа байсан бол хүндрэл өөрөөр хэлэх юм бол энэ тамирчны ур чадвар нь өндөр байгаа учраас өндөр үнэлгээтэй элементийг сонгож авч хийсэн байна гэсэн үг. А хэрвээ тэр өндөр үнэлгээтэй элементээ буруу хийчих юм бол үнэлэгдэхгүй асагдчихдаг. Хичнээн өндөр үнэлгээтэй байгаач гүйцэтгэл байхгүй бол нойлчдаг. Ер нь бол тэгээд аэробикт бол одоо өнөөдөр бол маш олон хүүхдүүд маш их залуучж байгаа. Тийм тэгээд ер нь гимнастикийн спорт бол их багасаа хичээлж явдаг учраас аэробикээр бол одоо тамирчид маань бол ерөнхий улс төрийн сургууль, секс тоглоомгуудаар маш их одоо хүүхдүүд сонирхож хичээлж байна. Ягаад гэвэл Монгол улс маань олон улсын тэмцээнээс медаль, дэлхийн цомын цувралаас медаль битүү заахны тэмцээнээс медаль авч дэлхийд олон улс танигдсан. Тэгэхээр ер нь бол хүүхдүүд маань олон улс одоо энэ аэробикийн төрлөөр хичээлэгчд бол маш их болж байгаа. За дараагийн тамирчин Ариун дулгын Нандин Эрдэнэ дасгалаа үзүүлж байна. За таны хувьд бол одоо аэробикийн спортыг бас Монгол анх хөгжүүлэхэд бол одоо тэр үндэснийг одоо тавьчихсан юм тэгээд өнөөдөр одоо аэробикийн дэлбээр манай тамирчид Азийн аваргын хэмжээнд дөрвөлээ 2 жил дараа нь дөрвөлээ дэлхийн аваргын хэмжээс медаль өгдлээ. Тэгээд өнөөдөр бас Монгол орндоо бас ийм хамаагүй хэмжээ зохион байгуулж байна. Ер нь одоо бас энэ үндэсөөр одоо явж байгаа шүү дээ. Ер нь одоо ингээд анхдугаар тэмцээн маань бас их сайхан яг олон улсын жишг олон улсын стандартаар зохион байгуулж байгаа. Тэгээ яг өдий зэрэгт хүрээд тамирчид маань бас ингээд амжилт үзүүлээд аэробик маань бас Монгол улсад ингэж хөгжиж байгаа нь бол сайхан үнээр сэтгэл хөдлөж байна. Ягаад гэвэл одоо бидний үеийнхэн маань энд ирсэн. Бидний шавнар энэ тэмцээнийг зохион байгуулаад шүүгээд тамирчид ингээд орж байгаа болохоор айгүй үнээр сайхан байна. Ягаад гэвэл бид нар удахгүй Монгол улстай бас аэробикийн Азийн авар шалгаруулах тэмцээнийг 17 онд авна. Тэгэхээр ер нь бол одоо бид нар энэ 6 сард бол аэробикийн дэлхийн авар шалгаруулах тэмцээнд орно. Тэгэхээр ер нь бол спорт гэдэг бол тухайн спортын төрөлд одоо аэробик гэдэг маань бол өөрөөр хэлэх юм бол одоо 82 оноос эхлээд энэ маань яваад өнөөдөр хэдэн жил болж байна те. Тэгээд бас их юм суур ээж хөгжиж орчин ялангуяа шүүгчд их сайтай дасгалжуулагч сайтай байж ижил одоо энэ одоо бас энэ олон улсын төвшөнд хүрэхийн болцол хангагддаг юм байна. Тэгэхээр өнөөдөр бол одоо тамирчид маань дасгалжуулагчид маань үнэхээр бас сайхан байна. Ягаад гэвэл бас манайх олон улсын шүүгчтэй байна гэдэг бол нөгөө дэлхийд явж байгаа хөгжлөөсөө энэ зэрэгцэж хоцрохгүйгээр мэдээлэл авч тэрнийхээ хэмжээгээр ингэж хөгжүүл засаж залруулж явж байгаа учраас энэ бас их үүрэгтэй байгаа. Ер нь бол тэгээд яг тэмцээний маань дүрм гэдэг бол бидний хууль шүү дээ стандарт гэсэн. Тэгэхээр энэ маань одоо яг нэг олимпийн циклээрээ 4 жилээр одоо бас ингэж өөрчлөгдөж тодорхой хэмжээний өөрчлөлтүүд орж явж байдаг. Яг одоо улмал нарийн болоо шүүлт маань улмал их өндөр ур чадварыг хангаж ингэдэг болсон байгаа. Тэгэхээр та бүхэн бас энэ харж байгаа энэ талбай байна шүү дээ тийм ээ. Яг аэробикийн зориултын одоо ингээд талбайтай энэ маань бол одоо бас ингээд сайхан байна л та. Ягаад гэвэл манайх одоо талбайг ингэж орчноо бүрдүүлнэ гэдэг бол маш. За дараагийн тамирчин Бачаргалын Өвлөн Заяа гарч ирсэн байна.
ингээд тамирчид маань элемент хийж явахдаа ингээд одоо яг 180 градус бол 180-аар хийх хэрэгтэй. 180-аас хийн гэж нөгөө яаггүй арабик маань одоо ингээд бүх шүүлт маань зураглалаар явж байдаг. Одоо энэ хийж байгаа бүх элемент зураглалтай. Тэгээ тэр зураглал дээр л эхнийхээ одоо мэдээлэлээ өгөхдөө тамирчин маань би одоо яг 720 иргэнэ л гэж өгсөн бол 720 л хийх хэрэгтэй. Тэгээд эсвэл сэтгэл хөдлөлөөр ч юм уу 1000 хэд хийж болохгүй. Эсвэл одоо ур чадвар дутаад одоо 720-аас бага болно гэх юм бол тэр маань тооцогддоггүй. 0 болчих. Тийм учраас энэ 1000-2 гэдэг оноонуудын төлөө бол маш олон нарийн одоо энэ зохиомжтой гүйцэтгэлүүдийг яг дараалалтай яг зөв хийж авах хэрэгтэй. Одоо энэ оноо тэр дөрвөн систем бол маш наривчтай шүү. Маш наривчтай. Дандаа 1000-аар гарч байгаа. Одоо хөнгөн атлетууд доолоор гүгээд хуваагддаг бол эдгээр маань яг энэ бас 1000-аар оноонуудаар ингэж хуваагдаж яг одоо нэг гэж зогсон тэр хөгжим яг энэ чинь одоо бас нэг дан одоо гимнаст яваад ахгүй техник элементээс гадна хөгжим гэж нэг юм яваад байна шүү дээ. Тэр хөгжмийн одоо яг хэм хэмжээнд нь тохируулж гүйцэтгэлээ хийдэг. За ариун дулгын Нэнди Эрдэнэ. За оноо харагдлаа. 18,850 оноо авсан байна. Бас өндөр оноо авсан биш үү? Өндөр авсан. Яг гэвэл жүжиглэл одоо гүйцэтгэл одоо 2 дээр бол 8,450 гэдэг бол энэ өндөр гүйцэтгэлийн оноо гэсэн үг. Хүндрэл бол 2,250 гэдэг бол одоо бас их хүндрэлтэй элементүүдийг зөв гүйцэтгэлтэйгээр хийж чадсан учраас тооцож байгаа. Тийм. За 15-аас 17 насны охидын ганцаардсан төрлийн хэмцээн инх удаа амжилттай өгдөж өндөрлж байна. За одоо эргээд хөвгүүдийн одоо энэ насны английн ганцаардсан төрлийн хэмцээн явагдана. За эхний тамирчин Инх цулын Батэрдэн дасгалаа гүйцэтгэнэ. Ирээдүйн зах салбарын сургуулийн сурагч байгаа. Тэр аэробик бол одоо спортын гимнастик, уран сайхны гимнастикаас онцлогтой. Нэгдүгээрт бол ганцаарчнаас гадна холимог хос гэж явдаг. Төрөлтэй 3 байна, баг байна. Их олон одоо төрлөөр их олон одоо тамирчид оролцдог. За сая бол одоо суниалтан дээр ингээд шаланд хүрчлээ шүү дээ тий. Тэгэхээр энэ суниалт бол тооцогдохгүй онооноос нь шууд нойлж хасагдана гэсэн үг. Барилтууд, зогсолтууд эдгээр бол одоо бас 2 секундаас илүү байж болохгүй. Ер нь бол энэ аэробик дээр та бүхэн харж байгаа ингээ гарын хөдөлгөөн ингээд их байгаа. Тэгээ гар гэдэг бол өөрсдөө нөгөө уг хүнийхээ бүх хэмээг удирдах, чиглүүлж явж байдаг хамгийн гол. Гар буруу тишээл явах юм бол буруу тишээл байна. Гараа чанга байхгүй бол унчин гэсэн үг болох гэдэг шүү дээ. Тэгэхээр гар бол одоо маш их эмх цэгцтэй, тухайн хүнийг чиглүүлэгч, тухайн элементийг гүйцэтгэх юм бараг 50% нь явж байдаг. За яг одоо элементийг одоо ингээд алдаа гарч байгаа ялангуяа эхлэх төгсгöd бол одоо заавал хөгжим эхэлж байхад эхэлнэ. Хөгжим дуусахад яг л дуусах хэрэгтэй. Одоо өөрөөр нь хоцрол одоо төгсгөлөө хийх юм бол өөрөөр хэлэх юм бол бас оноо маань басагдаад явах нь. Тэгээд за нөр дөрвөж эмэгтэйчүүдийн ганцаарсан төрлийн тамирчин Бачаргуудын өвлөн заяг оноо гарч байна. 17,100 оноо авчээ. Тэгэхээр одоо яг нөгөө хүндрэл тий хүндрэл бол айгүй бага. Өөрөөр хэлэх юм бол тухайн сонгож авсан элементүүдийг гүйцэтгэл байхгүй зарим нэгэн элементүүд нойрсон байна л гэсэн үг.
Ер нь одоо гимнастик аэробикийн за төрөл бол за мэдээж хэрэг одоо хүн болгон одоо гимнастик энэ одоо хөдөлгөөн маш чухал шүү дээ тийм ээ. Яг спорт руугаа ингээ хөгжөөд ингэхлээр насны хувьд л ер нь хэднээс хүртэл байд юм бэ? За ер нь бол одоо яг ойлгох бид нар гимнастик ер нь их бага одоо залуу спортчууд бага насндаа ингэж орж байгаа. Тэгээ ер нь бол аэробикийн хувьд бол нас одоо ингээд нэлээ явах тусам илүү үзэмжтэй, илүү гүйцэтгэлтэй, илүү хүнд ингэж хурж гоё харагддаг. А ер нь бол одоо аэробик маань бол одоо манай тамирчид дээр байж та зарим нь 24, 25 та дээр байж та тий. А тэгвэл спортын гимнастик ялангуяа уран сайхны гимнастик маань бол дандаа эмэгтэйчүүд охтууд байгаа шүү дээ. Тэгэхээр эдгээр маань бол одоо 16 одоо дээдл нь 18 гээл тэгэл одоо дараагийн болчдөг. Ягаад гэвэл угаасаа нөгөө тухайн спортын тэр нөгөө уян хатан тухайн спортын хурд гэдэг юм маань бол настайгаа шууд холбоотой байж байгаа тий. А аэробикийн хувьд бол одоо ер нь бас нэг оюутнууд дээр ингээд нас нь том болох тусмаа илүү үзэмжтэй, илүү гүйцэтгэл сайтай, илүү гоё болж ингэж харагдчихэйдэг. Тэгэхээр ер нь бол аэробикийн хувьд бол миний хувьд бол одоо багийн насан туршиндээ тэдний тоглолтууд бол одоо их юу байдаг. А бага одоо та нар ингээ хөлөөнийг хаахад далайцдаг хүртэл жижиг байгаа байхгүй тий жижиг байгаа. Том урт болох тусмаа далайц нь өшөө өндөр болж өшөө одоо амжихын тулд ч бүх элементүүд нь бол одоо яг ингэж гүйцэтгэлтэй харагдах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хөдөлгөөн урсахгүйгээр тэгвэл одоо юу хийж байгааг нь мэдгэдэггүй эргээж байгаа юм уу, өсрээд байгаа юм уу, тэнцээдж байгаа юм уу? Тэр биш яг энэ яг тэнцвэр байна, энэ яг эргэлт байна, энэ яг өсрэлт байна гэдэг нь бол яг харагдчихэйдэг. Тэгээ яг ингэж За бараа тавирчин Батэрдгийн Батэрдэн тасглаа үүсгэж байна. За хөлийн савлтууд бол одоо маш их өндөр оноотой байдаг бас. Энэ хоёр хөлөөс салгаж байгаа өсрэлтүүд нэг хөлдөө тэнцвэртэй эргэл 360 градус нэг хөлдөөрөө эргэлт аваад тэгээд хөлөө хойшоо савж байгаа тул тэн дээр одоо тэнцвэр алдахгүй байх хэвээр. Хоёр гараа тулаад хойшоо үлээж яж хат ингэж гуйхгүйгээр яг жиг гүйцэтгэлтэй хийх хэвээр. Аэробик гэдэг маань одоо жишээлбэл спортын гимнастик, уран сайхны гимнастикийн чөлөөт хөдөлгөөнүүд дээ шүү дээ. Бас л адилхан элементийн хүндрэлтэй, акробат цуг ингээд элементүүд яваад байгаа. Аэробикийн хувьд болохоор яг элементтэйгээ хөгжимтэйгөө тэгэхээр маш хурдан гүйцэтгэлтэй. Химлийг одоо бас нарийн үзүүлэлт маш химэл одоо өөрөөр хэлбэл нөгөө хөгжим сонгох тухайн хүний ур чадвар тэнцвэр нь сайн, хүчин сайн, хөгжмөө зөв сонгол одоо элементүүдийг гүйцэтгэл сайн байх юм бол ингээл амжаал энэ чинь хурдан л болоод байгаа байхгүй улмал хурдан химэл нь өшөө хурдан өшөө гүйцэтгэлтэй өшөө далайцтай могжигнохгүй далайцтай байж хүнд юмаа үзүүлэх ёстой. За инх цулын Батэрдээ оноо 16,100 оноо авчээ. Зэрэгээр хэрэгцсэн байна гэсэн үг. За тэмцээн өгж байгаа одоо энэ наривчлаад ярих юм бол одоо энэ шал энэ бүхэн чинь бас нэг учиртай шүү дээ тийм ээ. Шалны хувьд бол одоо ингээд түлхдэг. Тий одоо нөгөө аэробикийн одоо энэ шал маань бол доороо түлхэлттэй. Түлхэлттэй. Тэгтээ яг спортын гимнастикийн давцсан чөлөөт одоо юуны дэвжээ шиг бас тийм бүрштэй өндөр биш. Ягаад гэвэл тэд нар маань агаарт 2-3 мянга хэдэд эргэжээдэг тий. Аэробикийн болохоор нэгдүгээрт бол тийм хевсгүй, модон, хоёрдугаарт бол баг зэргийн түлхэлттэй гэсэн үг. Яг юм хатуу мод биш тий. Ер нь бол тэгээ саяхан бол одоо яг энэ би тавирын салбарт бол одоо энэ бас стандартууд одоо их боловсруулагдж байгаа. Тэгэхээр одоо сая бид нар бас уран сайхан спорт, аэробикийн гимнастикийн төрлийн стандартыг одоо бас боловсруулж одоо ингээд батлагдаад энэ маань одоо яг ямар талбайтай байх хэвээр, ямар орчинтай байх хэвээр тийм ээ. Тамирчин маань ямар одоо юг хангасан байх хэвээр, нэг багшийн ачаалал ямар байх хэвээр, нэг багш 7 хоног хэдэн цаг зааж авах хэвээр, юу тухайн одоо 12 настай хүүхд аэробик юу сурсан байх хэвээр гэдэг энэ бүгд маань стандартчилж гаргаж байгаа. За манай тамирчин
Булганбатын 5-д орж дасгалаа гүйцэтгэж байна. Арибик маань бол одоо бас энэ тэмцээнд бол ерөнхий улс төрлийн одоо энэ баян зүрх дүүрэг байна. Сонгон хайрхан дүүрэг байна. Тийм ээ, Чингэлтэй дүүрэг байна. Хан уул дүүрэг гэдэг энэ Арибикийн багш нар маань ерөнхий улс төрлийн сургуулийн биеийн тамирын багш нар бол одоо бас их байгаа л да. Одоо энэ Сонгон хайрхан дүүргийн Ирээдүйгийн Ганбаатар багш байна. Баян зүрх дүүргийн Тунгалаг багш маань байна. Хан уул дүүргийн Чулуун цэцэг багш маань байна. Чингэлтэй дүүргийн Оюун чимэг багш байна. Тэгээд мөн орон нутагт одоо ховд байна. Хөвсгөлд одоо ган чимэг байна. Ховдод баашвал дээр ингээд бас үндэсний хэмжээнд орон нутагт бол одоо арибик маань бас нэгэн одоо эрчимтэй хөгжиж байгаа. Тэгэхээр арибик гэдэг маань бол одоо хүмүүс бас их ойлгоход их ойлгомжтой. Яагаад гэвэл фитнесийн арибик гэж байна. Чирэгжүүлэх арибик гэж байна. Тэ ингээд их олон зүгээр одоо бол яг энд бол яг спортын нарийцсан одоо болж ирж байгаа. Энэ бол тэр төрөл. Гэхдээ арибик гэдэг маань бол одоо бас хүн болгон одоо өөрөөр агаарыг өөртөө авч дасгал хөдөлгөөний хийж эрүүлж их чирэгжих гэл одоо гадуур бол одоо маш олон фитнес зүйл байгаа шүү дээ, тийм ээ. Энд одоо багшилж байгаа багш нар маань энд байдаг тамирчид маань тэр тухайн үеийн багш нар нь одоо томчууд маань тийм байдаг. За, Батэрдний оноо 15,650 оноо авчаа. Тэгээд яг энэ шүүлтийн хувьд бол одоо нэг одоо 3 бригад байна шүү дээ энэ чинь, тийм ээ. 3 бригад жүжиглэл, гүйцэтгэл, за тэгээд хүндрэл гэсэн энэ 3 бригадаас гадна талбай дээр бас 2 шүүгч байгаа, тийм ээ. Энд одоо ганцаарчсан төрлөөр дотор талын шугам дотор л явах хэрэгтэй. Тэгэхээр энэ дотор талын шугамнаас хөл ингээд агаал гараад ирэхэд талбайгаас гарсан гэж тооцогдож хасагдчихэйдэг. За мөн хөгжмийн шүүгч байна, нэмж шүүгч байна, зохион байгуулагч гэдэг. Ер нь бол нэг тэмцээн зохион байгуулалтад маш олон хүний хүч хөдөлмөр, тийм ээ. Маш олон хүний энэ зохион байгуулалттай үйл ажиллагаагаар ингэж одоо бас энэ тэмцээн маань зохион байгуулагддаг. Тэгэхээр ер нь бол бас одоо өнөөдөр бол олон улсын тэмцээн Монгол улсад бол одоо жил болгон улсын хэмжээнд бол одоо босор соёл спортын яамнаас бол жил болгон гэж төрлөө сонгодог. Тэгэхээр 17 онд одоо бас дараагийн одоо энэ жил бол одоо бид нар хамгийн отхон олон улсынхаа тэмцээнийг зохион байгуулж байгаа. Өөрөөр хэлбэл Монгол улсын засгийн газраас энэ маань санхүүжүүлэлттэйгээр явагддаг тэмцээнд орж байгаа. Тэгэхээр одоо энэ тэмцээн маань хэр зэрэг сайн зохион байгуулалттай, хэр зэрэг олон тамирчин оролцож одоо ур чадвар нь өндөр байна. Дараагийн одоо Монголдоо авах тэмцээн, Монголдоо одоо зохион байгуулах тэмцээний эрхийг авах одоо маш их өндөр боломжуудыг бас бүрдүүлж өгч байдаг. За, Монголын мэдээ цуг тав хүндээ буян тухай спортын ордноос Mongolia Open 2016 Арибик гимнастикийн олон улсын тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна. За, дараагийн нэмэрчин Jang Kwon-soo дасгалаа үзэж байна. Одоо ганцаарсан эрэгтэй дээр одоо элементийн гүйцэтгэлүүд нь одоо яг харагдаад байгаа, ялгарч байгаа үстэй, тийм ээ. Тэгээд энэ хувцлалт гэдэг маань бол тухайн сонгосон хөгжим, тухайн хийж байгаа дасгалаасаа ингэж хамаарч хувцлын өнгө, чимэглэл тэр одоо сэдвээ тодтогч өгч байдаг. Эмэгтэй ганцаарсан За, бүгд найрамд Солонгос улсын тамирчин Jang Kwon-soo дасгалаа амжилттай гүйцэтгэлээ.
За 3 дахь тамирчин Монгол Улсын тамирчин Буланбаатарын лавг дэрж оноо дэлгэснээр харагдж байна. 18,050 оноо авчээ. Нэлээд өндөр оноо авсан байна. Ер нь тамирчид маань одоо бас ингээд зохион байгуулалтад одоо нээлттэй дээр бол их сайхан боллоо шүү дээ. Яг олон улсын одоо тэмцээний зохион байгуулдаг дүрм те тэр яг стандартын дагуу зохион байгуулагдаж байна. Тэгээ бас Монгол улс зохион байгуулж байгаа гэдгээр бол бас өөрийнхөө улс орны онцлогийг харуулсан сайхан тоглолтууд. Тэгээд та бүхэн бас энэ нээлтэн дээр харж ирсэн баг. Арабикийн бас нэг онцлог бол орж байгаа бүх одоо тамирчид заавал одоо мэдчилгээний 18-аас 16 тоо дасгалыг хийж одоо үзэгчтэй ингэж хүндэлж мэдчилгээ дэвшүүлдэг. Тэгэхээр энэ бүтээг харж ирсэн ба. Тэгээ ер нь одоо Арабикийн хувьд бол Монголд бол хөгжих өшөө илүү сайн хөгжих, өшөө өндөр амжилт үзүүлэх боломжтой спортын төрөл. Яагтвэл тодорхой одоо сайхан одоо модон шалтай байгаа тохиолдолд тийм ээ тухайн элементийн хүндрэлүүдийг бэлтжиж байгаа боломжийг бүрдүүлж байдаг. За энэ 15-аас 17 насны одоо октоын төрөлд бол энэ ариун тулгын Нандин Эрдэнэ бол одоо оноогоороо 1-р байранд орсон байна. За 2-р байранд бол хөгс жаргалын болор орсон байна. Монголын тамирчин. За 3-р байранд бол Сон Донгог одоо бүгдээр Солонгос улсын тамирчин 3-р байранд оноогоор авч шалгарсан байна. За 15-аас 17 насны Холимог хос. Хосын. Холимог хос тий. Бацаахны анх хоёр зол заяагийн номер тасгалтаа гүйцэтгэж байна. За холимог хосын төрөлд бол одоо эрэгтэй эмэгтэйг сонгосон байна те. Энд бол одоо эрэгтэй эмэгтэй заавал эрэгтэй эмэгтэй байх хэрэгтэй. Тэгээд хийгдэж байгаа хөдөлгөөн бол синхроны ижлэхэн элементүүд бас байх хэрэгтэй. Одоо өөрөөр хэлбэл одоо энэ алхалт, энэ гүйцэтгэл дээр бол яг нэг хүн шиг л хийгдэх хэрэгтэй. За энэ хоёр тамирчин хоёулаа одоо энэ барилтыг хийгээд нэг нь л одоо жоохон алдах юм бол энэ элемент тооцогдохгүй. Яг л ижил хийх хэрэгтэй. Ер нь Арабикийн төрөл бол одоо энэ хүчний дасгал маш их хэрэгтэй байдаг. Одоо нүсрэлтүүд байна те. Хөлөө урагш нь өргөж байна. Гар дээр одоо барилтуудыг хийж байна. Гэт одоо ингээд ер нь хүч, уян хатан, хурд одоо бас их байх хэрэгтэй. За тамирчид маань бол ер нь бол их юм холимог хосын хувьд бол одоо бие биетэйгээ харьцаж тоглосон жигдрэлтэй одоо яг ижлэхэн элементүүдийг хийх онцлогийг харуулж өгч зохиомжоо хийж явах хэрэгтэй. За эрэгтэйчүүдийн ганцаарсан дүрлэнд оролцсон Солонгос улсын тамирчин Жан Кон Сугийн оноог харуулж байна. 19,200 нэлээд өндөр оноо. Ясаад их өндөр оноо одоо хүндрэл бол тий. Тэргүүлж ягаад гэвэл ингээд яг жүжиглэл гүйцэтгэл одоо 8 ер нь 8,000-аас ингээд дээш гарахаар ингээд одоо маш сайн гүйцэтгэлтэй, маш сайн жүжиглэлтэй байж өөрийнхөө хийх гэж байгаа тэр аянда сонгосон хөгжмөдөө тухайн одоо хөдөлгөөнөө гүйцэд харуулж чаджээ. За хүндрэлийн хувьд бол одоо хийгдсэн элементүүд нь бас сайн тооцогдсон байна. Тэгэхээр ер нь тамирчид маань ур чадвараасаа хамаарат их өндөр хэмжээтэй элементүүдийг сонгодог. За дараагийн хоёр тамирчин гарч ирж байна. Анх хоёрын Амийн Эрдэнэ, Болдбаатарын зол зайнаар гарч ирсэн байна. Яг ингээд хүндрэлийг шүүж байгаа шүүгчд маань бол яг л энэ хүндрэлийнхаа элементийг харж байдаг.
А гүйцэтгэл шүүж байгаа шүүгч маань яг бүх хийгдэж байгаа элементүүд хэр зэрэг байна вэ гэдгийг яг ингэж харж яадаг. За тэгээд одоо жишээлбэл саяын хөлөө салгаад өсөрч байгаа үсрэл зэрэг хоёр хөлөөс түлхэлттэй зэрэг хоёр хөл дээр буух хэрэгтэй жишээлбэл. Тэгэхээр нэг нь ингээд хөндөл байх юм бол ингээд алдаан домж орж явж идэг. Одоо гар дээрээ тулаад ингээд хөлөө зэрэг өргөж штэ хүчтэй тий. Тэгэхэд бол одоо яг л чигд бас л яг чигд өргөж чигд буулах хэвээр. Тэгэхээр та бүхэн бас ажиглаж байгаа ингээд нөгөө хөлөө савчаад савсан чигээрээ буулахгүй заавал савчаад барьж ингэж буулгадаг тий. Тэр одоо нарийн ингээд шууд ингээд одоо балбаад байдаггүй тий. Өөрөө ямар чимээ дуу чимээ гарахгүйгээр хөлөө явж байдаг. За манай Дамирчин анх хоёрын амийн эрдэнэ Болдбаатарын зол зоёноор дасгалаа хамжилтаа гүйцэтгэлээ. Иргэдэд саяны дасгал дээр алдаа оноо ямар хөө вэ? Яг бас байна. Элементүүд маань одоо чигт хийх хэвээр холимог хос учраас бол синхроны буюу ижилсэх одоо тий бие биентэйгээ харьцаж тоглох тэр юмнуудыг хийх хэвээр тэдний жоохон дутагдaltaй харагдаж байна. Ер нь одоо ингээд одоо энэ талбай дээр гарч байгаа 1 минут 20-30 секунд бол яг л одоо тухайн тамирчдын одоо өөрийгөө илэрхийлэх үзүүлэх маш чухал Тий. цаг хугацаа шүү дээ тийм ээ. Маш богино хугацаанд маш их хэмиг үзүүлж ийн гэсэн үг тий. А тэр хугацаанд энэ хүний ч одоо маш олон жилийн хөдөлмөр байгаа шүү дээ. Энэ тэмцээнд энэ хөдөлгөөнийг сурахын тулд энэ элементүүдийг сурахын тулд ягаад гэвэл элементийн 180 градусаар ингээд дээшээ савж ийна гэхэд эхлээд эдгэр чи нөгөө багаасаа савж ингээд 45 90 эдэр ингэж ахиулж явдаг. Тэгэхээр энд бол тодорхой хэмжээний хугацаа, тодорхой хэмжээний бэлтгэлжил тухайн тамирчны хөдөлмөр харагдаж ах хэвээр тий. За тэгээд энэ дээр бол дасгалжуулагч нар бол одоо бас энэ зохиомжийг хийдэг. Одоо зохиомж шнэж одоо минут 30 секундэд элементийг хөгжмөө сонгоо явах ямар сэдвээр авах тэрнтэйгээ тохируулж хөгжмөө сонгоно тэрнтэйгээ зохицуулж хуцаа сонгоно тэрнтэйгээ сонгож нөгөө элементүүдээ хаана яаж холбогдож зөв холбогдох уу яаж зогсолтыг баг гаргах уу гэдэг ингээд маш нарийн юмнууд энэ дээр гарч идэг. Яг одоо тэмцээнд орж байгаа тамирчдын хувьд бол доор иж 2-оос 3 жил энэ спортоор хичээж байна. Яагаад гэвэл одоо хүн хөгжмөнд алхаж сурахад хичнээн хугацаа шаарддаг тоо тий хөгжмөө сонсоод яг зөв алхаж сурахад тэгэхэд энд бол өшөө бүтэн улаараа юм одоо хийгдэх юм баг байхгүй шүү дээ дандаа үлмий дээр дандаа хөнгөн явж яадаг тий энэ бүгдийг хийхэд бол бас нэлээд хөдөлмөр их ур чадвар нэлээд бэлтгэлжилт гарах хэвээр. Тэгээд ер нь бол аэробик гэдэг маань бол ер нь спорт гэдэг маань бол хүнд бол дандаа баяр баясал одоо үзэгчд маань ч гэсэн айгүй сайхан байна штэ тийм үнэхээр бас юм сайхан сэтгэл зүйн таашаал авч яадаг эрүүл байх одоо гол юмыг одоо ээж аавууд одоо хүүхдүүдэд маш багаас нь авчирж штэ одоо үнэхээр сайхан спорт юм байна хичээл нэг За дараагийн хоёр тамирчин гарч ирж байна. Булганбаатарын лавгд орж мөнгө цэсгийн буян дэлгэрнээр гарч ирж байна. Хосын төрөл маань нэг тийм харилцсан бие биетэйгээ харилцаатай тийм бие биений контакттай тийм байх хэвээр. Тэгээд дандаа бас ингээд цуг ингээд хөдөлцөөл таслаа хийхгүй заавал элементээ хийж яадаг яг синхронны байдаг үзүүлж явах хэвээр.
олон улсад аэробикийн төрлөөр хичээлж байгаа тамирчид маань бол голдуу их спортоос орж ирсэн их тамирчид байдаг. Спортын гимнастикаас орж ирж байгаа. Яагаад гэвэл аэробикийн төрлийн нас бол уран сайхны гимнастик, спортын гимнастикийн насны дараа өшөө олон жил байдаг. Тэгэхээр ер нь тэнд бол одоо зодод тайсан ч юм уу, ер нь спортын гимнастикаас, уран сайхны гимнастикаас өндөр зэрэглэлийн тамирчид бол аэробик руу шууд шилжиж орж ирчдэг юу бол их байдаг. За хоёр тамирчин маань тасглаа амжилттай гүйцэтгэлээ. Үзүүлбэрээ өдөх Одоо үзүүштэй тий сонирхолтой байна шүү дээ. Яг тэгвэл үзэгчид маань шууд хараад мэдэрч जैन. Хүнд бас энэ үнэхээр ингэж бас энэ төрөл чинь ингээ хүнд хүрчин гэдэг маань гүйцэтгэл тодорхой хэмжээгээр байж байна. За амийн эрдэнэ золзоо энэр 15,250 оноо авчээ. Яг ер нь бол хүндрэл их бага оноо авсан байна. Тэгэхээр хийгчжсэн хүндрэлийн элементүүдийг одоо зүрсэн үү те одоо эсвэл одоо зэрэг хийгдээгүй зөв гүйцэтгээгүй тохиолдолд одоо ингэж одоо маш бага тооц ихэнх одоо сонгосон элементүүд маань тооцогдохгүй. Хамгийн өндөр оноотой нэг оноотой элемент байгаа шүү дээ. Тэгэл тэрнээсээ гадна одоо 0.2, 0.3, 0.4 ч юм уу тийм үнэлгээтэй байж байгаа. За манай сонгон айхан дүүргийн ирээдүйн зочд бүрийн багш Ганбаатар байна. Ганбаатарын шавнар байна. Ер нь тэгээ тэмцээнд олон улсын тэмцээн дээр ингээд хийж явахд бол тамирчид маань одоо бэлтгэл сургалтаас гадна суглаа гэж нэг юм байдаг тий. Тэгэхээр суглаанаас хамаарч одоо бас их тухайн тамирчны сэтгэл зүйн үед нар бол бас янз янз байдаг. За одоо тэмцээний 3 төрлийн тэмцээн эхлэх бэлэн болсон байна. Бат тогтхын номин зул, хариун дулгын нандин эрдэнэ, нацаг доржийн хулан нар тасглаа гүйцэтгэхээр талбайд гарчсан байна. За одоо 3 ороод ирлээ. Тэгэхээр аэробик маань одоо тухайн тамирчинд одоо маш их боломж өгдөг. Өөрөөр хэлбэл ганцаарчсан төрөлд орж болно, холимог хосод орж болно тийм ээ. Багтаа орж болно гэдэг ингээд өөрийнхөө одоо их боломжтой төрлүүд рүү ингэж ор боломжтой. Өөрөөр хэлбэл тамирчин нэг удаа дивжин дээр гардаг бол дахиад гарах боломж нь энэ төрлүүд дотор орж идэг. За ганц 15-аас 17 насны ганцаарчилсан эрэгтэй төрлөө одоо онооны танилцуулъя. Тэгэхээр онооны одоо дараалал бол 1-р байранд бол Удар Солонгос улсын тамирчин Жан Конгсо орсон байна. Оноогоороо. За 2-тоо болохоор одоо Булган Баттын 5-д орж, 3-д бол Инх зуулын Батэрдэн одоо оноогоороо ингэж ихний байрууд орсон харагдаж байна. За энэ багийн үйл ажиллагаа гэдэг бол маш чухал шүү дээ тийм ээ. Ер нь бол одоо ингээд холимог хосоосоо эхлээд урвал баг гэдэг бол ерөөсөө тэр нэг синхроны зэрэг хийх бие биентэйгээ харьцаж хийхэд өшөөл илүү өндөр болоод байна гэсэн. Баг болгоцсон уу шүү өндөр болно гэсэн. Тэгэхээр гурвын төрөлд бол одоо бас юм сонгох төрлүүд байдаг л да. Дан охтууд байна, тийм ээ, дан хөвгүүд байна. Эсвэл 2 охин 1 эрэгтэй байж болно, тийм ээ. Эсвэл 1 эрэгтэй 2 эмэгтэй ч юм ингээд гурвал маань ингээд төрлүүдээр сонгоно. За 5-д орж буян тэгэр нарын оноо гарч байна. 16,700 оноо авчаа. Хүндрэл дээр бол яг 1 оноо. Ягаад гэвэл хөлөө салгаад эргэлтэн дээр бол эмэгтэй маань эхэлж одоо хөлөө газар хүрхсэн байгаа. Гэх мэтлэнгээр нөгөө өндөр оноотой үнэлгээнүүд бол ингээд хасагдаад.
За ер нь бол шүүлт бол их нарийн явагддаг тийм. Энэ ч гэсэн гоё хийчлээ гэдэг тийм үнэлгээ бол байхгүй. Бүх юм оноотой, бүх юм одоо үнэлгээтэй учраас тэр л үнэлгээг байн байхгүй гэдгээр л тавигдаж явдаг. Ерөнхийдөө ингээд Арабикийнх маань юм тусгай юм хуудас байдаг. Элементүүдээ зураад элементийнхаа үнэлгээг тавиад за би яг нийтдээ бол хүндрэл дээр 2 оноо гүйцэд одоо ийм элементийнхаа хүндрэлийг өгдөг. Одоо урьдчилаад өгчдөг. Тэнгүүд нөгөө хүндрлийн шүүгч маань энэ элемент хийсэн бол хийснээр нь гүйцэтгэх нь баг зэргийн алдаа гарвал тооцохгүйгээр ингээ хасаж явдаг. За дараагийн одоо 3 намарч гарч ирээд бэлэн болсон байна. Мянган буугийн хонгор зул Инх сайхны Минжотор за Инх чаргалын гэрэл маань Батмагнагийн хонгор зул Батлагрын шүлцгээр ясгаа үзүүлж байна. Ер нь бол одоо яг энэ спортын хөгжил тийм ээ одоо энэ тухайн спортын арабик спортын хөгжил ярангуяа ерөнхий улс төрийн сургуулийн сурагчид маш их энийг бол секс дугуулангаараа бол одоо ингэж хичээлж хүүхдүүд маань энэ төрлийг сонгож хичээлдэг. Тэгэхээр ер нь бол одоо бэлтгэлжилт нь өндөр тусгай багийг одоо ингэж авч яах юм бол хүүхдүүд маань амжилт гарах өргөн боломжтой. Эдгээр маань зөвхөн секс дугуулангийн хичээлдээр л яваад байна тийм ээ. За том одоо ихтэй сургуулийн баг тамирчид маань бол одоо бас л өөрийнхөө сонгосон төрлөөр одоо ингэж хичээлдэг. Яг одоо ингэж дэлхийн аварга юм уу олон улсын тэмцээнд ороход бол багийг бүрдүүлж тийм ээ тогтмол бэлтгэл сургуультыг хангаж одоо тэр нь за манай мөнх оргил баг шааргаж байна. Тэр мөнх оргил бол одоо манай бас анхны олон улсын тэмцээнд оролцож медаль авчихсан тамирчин байгаа. Дасгалжуулагч болсон. За номын зул Нандин Эрдэнэ хулан нарын оноо гарч байна. 18,450 оноо авчээ. Ер нь бол яг энэ гүйцэтгэл дээр ингээ харж байхад бол ингэж
юмыг бол одоо хүчээр ирсэн яахгүй. Яг л одоо байх хэвээр одоо ингээд хүчээр үсрээл, хүчээр буугаад тийм одоо үзүүлэлт бол байж болохгүй. Тэгэхээр энд бол одоо бүрэн одоо энэ техник эзэмшиж төгс хийж явах одоо шаардлагатай. Гүйцэтгэж байгаа тамирчид маань хаан уул дүүргийн 34-р сургуулийн тамирчид байна. 34-р сургууль сурдаг сурагчид байна. Тэгэхээр энэ бол энэ ерөнхий улсрлын сургуулийн сурагчдын баг бол их эрчимтэй орж ирдэг. За ер нь бол аэробикийн гимнастик, нийтийн гимнастик, уран сайхны гимнастик, спортын гимнастик гэдэг маш олон одоо төрлөөр бол гимнастикийн төрлөөр явж байдаг. Тэгээд аэробик бол одоо ер нь сүүлийн үед бол ер нь спортод ингээд олон улсад ингэж танигдаж, олон улсад тухайн спортын холбооны үйл ажиллагааг танилцуулж ингэж өндөр оноо авч байгаа үед үзүүлэлт медаль авч чад хүүхдүүд илүү одоо сонгож, илүү олон одоо хушуурч тийм ээ энэ спортыг дэмжиж хөгжиж идэг. Цаашдаа Монголын мэдээ сувг военхой спортын ордноос Mongolia Open 2016 аэробик гимнастикийн анх дахь улсын тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна. За шууд нэвтрүүлэг маань төр завсарлаж байна. Та бүхэн 15 цагийн мэдээллийн хөтөлбөрийн дараа 15 цаг 20 минутаас нөгөө тэмцээний үйл ажиллагааг үргэлжлүүлэн хүлээн авчираа. Монголын мэдээ сувг та бүхэндээ буянтхой спортын ордноос шууд дамжуулан үзүүлж байна. За Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдж байгаа Mongolia Open 2016 аэробик гимнастикийн
олон улсын хангалтгаар тэмцээнийг та бүхэндээ бид шууд дамжуулан үзүүлж байна. За шууд нэвтрүүлгийг та бүхэнд Монголын аэробик гимнастик холбооны анхны ерөнхий нарийн дарга уран сайхны гимнастикийн олон улсын инженер мастер Монголын гимнастик холбооны өдөр төсвөлийн гишүүн Тунгалаг тайлбарлал өрнө. За багийн төрлийн тэмцээн гэсэн. За баг бол одоо яг энэ аэробикийн төрлүүдээс бол хамгийн үзүүштэй төрөл. Яагаад гэвэл одоо энэ 5 хүн, 6 хүн, 7 хүн эдгээр бол ингээд зэрэг гүйцэтгэж элементийг гаргаж энэ бол маш одоо багийн спортын төрөлд орж идэг яг энэ төрөл маань. Тэгэхээр хамгийн үзүүштэй одоо их өндөр сэтгэл төрүүлдэг, их хөдөлмөр гаргадаг ийм төрөл байгаа. За баг маань бол одоо бас юм холимог байна. Эрэгтэй байж болно, дан эмэгтэй байж болно, дан эрэгтэй байж болно. Тэгээ ер нь бол одоо энэ аэробикийн төрөлд бол яг энэ багийн төрөлдөр бол одоо аль болохоор одоо жигдтэй нэг багийг нэг хүн шиг л болгоно гэсэн энэ олон үнийг. Тэгэхээр энд бол нэгдүгürt бол ур чадварын хувьд бол одоо бүгд ижил байх хэвээр тийм ээ. Одоо бүр яг ингээд өндөр намаараа хүртэл одоо ижлэх юм байвал өшөө гой харагдаж өшөө өндөр одоо гүйцэтгэлийг авчирдаг. За одоо яг талбайд байгаа баг маань дандаа эмэгтэйчүүд байдаг юм. Талбайд байгаа баг эмэгтэй дэмэрч байна тийм ээ. Тэгээ ер нь бол яг багийн төрөлд бол ууг нь бол эрэгтэйчүүд орвол илүү өндөр үнэлгээ авчирдаг. Яагаад гэвэл ер нь спортын төрөлд одоо аэробиктэй нөгөө багийн төрөл хөвгүүд нэг илүү одоо элемент нь хүндэрч илүү одоо гоё болдог ер нь. Жүжиглэл гүйцэтгэл бол одоо их сайн хийсэн байна энэ баг маань. Ер нь бол энэ 6-7 хүнийг яг нэг хүн шиг одоо зохион байгуулж нэг хүн шиг элементийг жигд хийнэ гэдэг бол одоо нэг ганцаарчсан төрлөөс илүү хүнд. За ер нь бол бид нар одоо Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгатай ялангуяа багийн спортыг одоо их эрчимтэй хөгжүүлэх, дэмжих тийм ээ. За энэ үндсэн дээр бол энэ яг аэробикийн төрлөөр бол энэ холимог хосоос аваад гурвал энэ багийн төрлүүд маань хичээснээрээ бол маш олон тамирчид энэ тухайн спортоор хичээлэх боломжтой. Ер нь бол багийн спорт бол уран сайхны гимнастик дээр ч гэсэн бас багаар хийдэг. Тэгэхээр яг нэг хүн шиг сэтгэж нэг зоригтой нэг юм хийн гэдэг бол их сайхан хамт олныг бүрдүүлж хөдөлмөрийг одоо ингэж жигд бие бинийгээ дэмжиж тэгвэл одоо ганцаараа тоглоол одоо бус нь би л ганцаараа мундаг шүү гэсэн тийм байхгүй яг жигдэл гүйцэтгэх хэвээр. За дараагийн баг гарч ирсэн байна. Степ ороод ирлээ тийм ээ. За тэгэхээр степ дээр бол одоо бас ингээд ер нь ингээд та нар ажиглаараа нөгөө степийн байрлалыг дандаа сольж идэг. Хөндлөн болно да. Дахиад байрлалаа дахиж сольно. Өөрөөр хэлбэл талбайн эзэмшил дахиад хэрэглэлийнхаа одоо степийнхаа байрлал дээр хийж байгаа яваа дандаа өөрчилж яадаг. Нэг юм дээр бол удаан хийхгүйгээр элементүүд маань давтагдж хийж яадаг. Тэгээ ер нь бол одоо ингээд дасгалжуулагч маань энэ хөдөлгөөнийг дэглэж тавьж байхдаа аль өнцгөөс яаж харуулах вэ тийм ээ? Энэ элементийг аль өнцгөөс хийвэл гоё жигд харагдах уу? Аль үзүүштэй харагдах уу гэдгийг дандаа бодож ингэж хөдөлгөөнөө зохиож байрлалаа олж идэг. За хоёрдугаарт нь мөн одоо энэ хөгжим, хувцас тийм ээ? Энэ зохицолгоог бол одоо маш харах хэрэгтэй. Одоо комбинзонтой шүү дээ дандаа тий одоо тэгэхээр аль болохоор ер нь бол ингээд хүмүүс ингээд юмаа сонгож байхдаа хүнд их хүрэх тэгээ гоё харагдах, өндөр харагдах, сайхан харагдах юунуудыг тухайн хөгжим хөдөлгөөнийхөө дэглэлээр сонгож идэг.
Бид нэр анхаа Найрбекийн тэмцээнд орж одоо энэ хувцас те одоо тухайн үед чинь одоо энэ Копальникийн үг бол одоо өөрөөсөө зураглыг гаргаад өөрөөсөө оёол одоо тэгэл анх эхэлжсэн. Тэгээд ер нь ингээл хөгжмөө сонгон тухайн үед чинь одоо тэгэл янз бүрийн хөгжмийн аранжировкийг хийх, хөгжмийнхэнтэйгээ айгуу сайхан танилцаж те одоо энэ олон телевиз, радиогийнхэнтэй бас их хамтарч ажиллаж одоо сайхан аянуудыг тэр дунд одоо үндэсний хөөми ч юм уу одоо төмөр хуур ч юм уу юм аялгуунуудыг оруулж олон улсын тэмцээнд ингэж аранжировк хийх ингээл юмнуудыг гаргаж илаа. Тэр үеийг бодох юм бол одоо их сайхан болжээ. Бас ингээд одоо тухайн одоо цаг үе гэдэг маань ямар нэг юм хөгжил түүхийг одоо ингээд тавьж байгаа учраас энэ сайхан ингээд харж байхад бол айгүй сайхан байна. Тэгээд дасгалжуулагч маань бас одоо их олон жилийн хөдөлмөрийн үр дүнд ийм сайхан болжээ гэх тээ. Нэг хараа сайхан байна. Дасгалын зохиомж гүйцэтгэл бол энэ баг дээр маш сайн байна. Яг бол энэ степ буюу одоо энэ давцан ганцхан хөдөлгөөн хийгээд дангаараа сууд байж болохгүй. Заавал контакт үүсгэж явах хэрэгтэй. Тэгээ байрлалыг солих хэрэгтэй. Зураглуудыг аягүй сайн гаргаж өгч явах хэрэгтэй. Степийн гол юу бол тээ. Ер нь спорт гэдэг бол нэг бодлоор ингээд айгүй сайхан бас нэг хүний эрүүл мэнд, хүний одоо хамт олныг бүрдүүлэхэд маш их ач холбогдолтоос гадна спорт бол эргээгээд тэр сурталчилгаа эргээгээд одоо улсын орны хөгжил шууд нөлөөлдөг гэж боддог. Яагаад гэвэл одоо энэ хувцсыг хийхдээ тийм ээ тухайн энэ хувцсны одоо эн чинь тусгай ойдог хүнтэй болсон. Тусгай загвар гаргадаг хүнтэй болсон. Эн чинь ингээд тухайн спортын хөгжилд бол спортын менежмент, спорт өөрөө хөрөнгө оруулалт, үнэлэгдэхгүй том хөрөнгө оруулалт. Эдийн засгийн хувьд бол ингээд харж байхад бол ер нь одоо бид нар ингээд энэ хувцснууд бол яг дэлхийн юун дээрс ингээд авахд бол хүнтэй штэ, их хүнтэй. Тэгэхээр энийг бол одоо өөрөөсөө үйлдвэрлээд манайхан тийм ээ өөрөөсөө оёод өөрөөсөө утга санааг нь гаргаад ингээд хийх бол одоо бас их одоо өөрөөр хэлбэл спорт гэдэг маань маш олон салбарыг одоо энэ тэ аэробик маань ганцаар нэг гимнастик биш бусад олон салбаруудыг хамтарч одоо ингэж зохион байгуулж байгаа юм байна. Тэгээ ер нь бол бид нар энэ Азийн авраг шалгаруулах тэмцээн тэгээ дараагийн олон улсын тэмцээнүүдэд бол одоо эх орныхоо үйлдвэрлэлийг дэмжих тийм ээ эх орныхоо өшөө одоо сурталчлах энэ үйл ажиллагаанд бол спорт бол хэрэглэгдэхүүн болж одоо явж үр ашгаа өгч явах хэрэгтэй маа гэж одоо бодож байна. За дараагийн нэмэрчд Ванчгийн Ерөнцөнд орж мөнгө цэсгийн буян дэлгэр гам бүрийн долгормаа Эрдэнэ үлгийн Тамир Зол хоёрын Ариун болор Молор Эрдэнэ Түмэн заяа Чулуун дөржийн Ануужин Сайхан дэлгэрийн Хариун зайнаар гарчсан байна. Энэ нөгөө степ маань болохоор
тамирчдыг одоо дасгал хөдөлгөөд аюулгүй байх үднээс ийм гулгахгүй эрзэнийн одоо эмжигвчтэй байдаг. Тэгэхээр энэ дээр бол хальт гიშгэх ч юм уу маш олон эрсдлүүд гардаг. Тэгэхээр энэ бүгдийг бол одоо яг тэр степнийхаа талбай дээр градус хэмжээг аягүй сайн тодорхойлдог. Стептэй хийхдээ арай бүжгийнх тэгээд яг энэ элемент дугаарыг хараад ингээд төрлүүд маань өөр өөр ингэсэн онцлогтой. Тэгээд зөвхөн одоо багаараа хийхээс гадна бас дахиад нэг хэрэглэл орж ирээд энийг эзэмшээд энэ дээр дасгалаа хийнэ гэдэг бол шөө хүнд болж ирж байдаг. За ингэж ардын гэрэл маа нацаг дөржийн булан батбагна хонгор зул төрчмлийн болор батгахын номин зул электрийн эрдэнэ сувд батэлгэрийн шүлцэг ариун дулгын анди эрдэнарын оноо сая одоо харагдлаа 16,900 оноо эдгээр тамирчид маань авчээ. Хүндрэл нойлсон байна те. Хүндрлийн ерөөс оноо аваагүй байна. Ер нь энэ стептэй дасгалын үед бол орон зай мэдрэмж бол айгүй сайн байх хэвээр. Дээш одоо харахгүйгээр шатан дээр ингэж хийгээд байгаа шүү дээ. Степен дээр хараа нааша тий хөгжмөө сонсоод элементээ хийгээд доошоо харахгүй байгаа шүү. Тэгэхээр орон зай мэдрэмж энэ гүйцэтгэлийг бол айгүй сайн хангаж хийх хэвээр. Тэгээ ер нь бол одоо энэ зохиомж хийж байхад бол хамгийн ихний эхлэл төгсгөл хоёр бол одоо маш чухал. Яагаад бол эхлэл төгсгөл хоёр бол тухайн хөдөлгөөний одоо тийм ээ бүх одоо энэ яаж эхлэх гэж юм те яаж төгсөж юм гэдэг бол маш өндөр хүнд сэтгэл өгч яадаг. Тэгээд ер нь оргил хэсгүүд одоо хүндрэлтэй элементүүд чигдэрэл сонин одоо тийм ээ элемент гүйцэтгэх олоход их үнэлгээнд их өндөр үнэлэгддэг. Ингээд яг одоо стептэй багаараа хийж байгаа яг ижил юм шиг харагдаад байгаа боловч тэр хийж байгаа тий элементүүд нь харагдаж байгаа байр талбай эзэмшин нь бол бүх одоо энэ комбинацууд одоо өөр байна. Тэгээ ер нь ингээд бас энэ бол үзүүштэй сайхан төрлийн хувьд бол энэ хувцсны сонголтуудыг ингээд харахад талбай маань шаар тийм ээ. Эргэн тойрон байгаа юм маань ногоон байна. Тэгэхээр одоо багш нар маань одоо хувцаа яаж сонгох вэ? Тухайн юунд ямар өнгө ээжиж энэ хүүхдүүд маань гялцаж гоё харагдах уу? Хийж байгаа элементаа яаж харагдах уу гэдгийг айгүй харж явдаг.